Сайн байцгаана уу суралцагч цахим хичээлээ үзэх заавар мэдээллийг хүргэж байна. За 1-р суралцагч нэвтрэгтээ мэдлээ хаягаараа нэвтэрнэ. За нууц үг нь бол бүх суралцагчийн хувьд 1 2 3 гэсэн нууц үг байгаа. Дотор нь ороод нууц үгээ солих бүрэн боломжтой байгаа. За нэвтрээд орно. За нэвтрээд оронгууд нь нүүр хэсэг дээр нь тавьсан бүх хичээлүүд нь бол харагдаж байгаа. За энэ хичээл гэдэг дотроосоо бол хичээлүүдээ шүүжиж болно. Хичээл дээрээ дараад хичээлүүдээ үзээд явна. За одоо энэ сүрд оруулсан хичээл байна. Нүдэн дээр нь дарлаа. Дарангууд оруулсан контентууд маань бүгдээрээ харагдаж байгаа гэсэн. За үзснийхээ дараа хүүхэд гүйцэтгийг үргэлжлүүлэх гэдэг товчлуур дараад явхад хүүхэд гүйцэтгэж гэнэ үү, гүйцэтгээгүй байна уу гэдг нь шалгагдаад явж байгаа шүү. За контентуудаа нэг бүрчлээ өөрөө үзээд за гэрийн даалгавар гэдэг хэсэгдэр болвол тайлбар болон файл хавсрах боломжууд нь бүгд байж байгаа. Тэгэхээр хүүхэд гэрийн даалгавраа гүйцэтгээд өөр хэлхээсэн за хичээлийнхээ зургийг дарах ч юм уу, эсвэл өөр Word дээр бэлдсэн хичээлүүдээ ч юм уу багш руугаа илгээх боломжтой. За энэ тэмдэглэл гэдэг хэсэгдэр бол тэгж гүйцэтгсэн тийм алдаанууд гарсан ч гэдэг юм уу те. Тэр мэдээллүүдээ бол тайлбар хэсэг дээрээ бүтгэнэ гэсэн үг. За тэгээд дуусгах гэдэг товчлуур дарах юм бол энэ хичээлүүдийн хувьд бол бүгдийг нь үзээд хамгийн төгсгөлд нь гэрийн даалгавраа гүйцэтгээд дуусгана гэсэн. За хүүхдүүдээр мэдээж нөгөө нэг үдсэн тохиолдолд дээр нь хувь гүйж байгаа. За хүүхэд дутуу мутуу өргөчих юм бол те энэ дээр нь бол хувь нь 25% ч юм уу тий. За бүрэн гүйцэтгсэн бол 100% 50% явж явах юм бол дөрөв агуулгаас хэдэн агуулгыг үзсэн 50% явж байгаа гэх мэтчлэн хараад явах боломжууд нь бүгдээрээ нээлттэй байгаа гэсэн үг. За дээрэс нь хичээлийн хуваар гэдэг хэсэг дээр бол хичээлийн хуваар нь харагдаж явж байна. Энэ нэрээ солихдоо бол нөгөө профайл хэсэг дээр очлоо. Хувийн мэдээлэл рүүгээ орлоо. За энэ дээр нөө шинэ нууц үг, одоогийн нууц үгийг хийж гаад сольжиж болно гэсэн нууц үг бол. За тэгээ профайл оруулахаар бол энэ чус файл дээр орж гаад профайлийнхоо зургийг бол оруулж болно. За энэ хичээлийн хөтөлбөр 3 цаг дээрээ дарахаар хичээлийн хөтөлбөр гэдэг хэсэг дээр бол үдсэн нөгөө нэг цахим хичээлүүд чинь бол гарч ирнэ. Нөхөд бол та хэд маань үзэх боломжууд нь бол нээлттэй. Гэхдээ гэрийн даалгавар нь ямар нэгэн байдлаар гүйцэтгэл хийх боломжгүйгээр та хэдэд бол ингээ бүх хичээлүүд чинь жагсаад харагдана гэсэн үг шүү. Харал тавьсан баярлалаа.